За сайн байцгаана уу? Та бүхэн энэ өдрийн мэндийг хүргэе. Тэгээд би нэг сэдвийн тухай ингээд ярмаар санагдсан байна. Тэр нь юу вэ гэхээр бид нэг хүн болгонд таалагдах боломжгүй гэдэг тухай ингээд ярмаар. Яагаад би энэ зүйлийн тухай ингээд ярих гээд байна вэ гэхээр өсвөр насныхан маань залуучууд маань за тэр зундаа өсвөр насны хөхөд хөвгүүдийн хувьд нэг зүйл байгаа нь болохоор намайг хэрхэн хүмүүс үнэлж ийн вэ гэдэг зүйлээр өөрийгөө одоо ингэж тодорхойлоод хүмүүс намайг хэр их ойлгож байна, хүмүүс намайг хэр их сонсож байна, хүмүүс намайг хэр их үнэлж байна. Хүмүүс миний хийсэн одоо зүйлсийг хэр их ингээд биелүүлж байна гэдэг ч юм уу. Иймэрхүү зүйлээр дамжуулаад өөрийнхөө үнцнийг ингээд тогтоогоод байна. Харамсалтай нь энэ нь өөрөө маш эрсдэлтэй зүйл байна. Хизээч хамаагүй нураад унчих боломжтой тэр хэврэг байшин мэт ийм зүйл байна. Тийм учраас юуны тухай би ингэ хэлэх гэж байна гэхээр чи өөрөө өөрийгөө тодорхойлох хэрэгтэй. Би хинбэ гэдэг. Би ер нь ямар хүн юм бэ? Би ямар үзэл бодолтой хүн юм? Би ямар зан чанартай хүн юм? Би ямар хандлагатай хүн байх юм? Энэ бүх зүйлээ эхлээд өөрөө тогтоогоод өөрийгөө үнэлэх үнэлэмжээ бий болгох хэрэгтэй. Ингэж чадах юм бол бид бусдаа шалтгааллахгүйгээр бусдаа шалтгаал сэтгэл санаагаар унахгүй, бусдаа шалтгаалж үн цэнээ алдахгүйгээр амьдрах боломжтой. Тэгээ би бусдад таалагдаж бусдын тэр надад эргээд ирж байгаа тэр гой сайхан хандлагаар өөрийгөө тодорхойлсноор юу болж байна вэ гэхээр бид нэр хүмүүст ингэж таалагдах гэж амьдардаг хүмүүс болж эхэлж байна. Хүмүүс таалагдахын тулд амьдарч. Тэгээ би хин нэгэн таалагдахгүй бол энэ надад ингээд том асуудал болж эхэлж байна. Тэгээ би хүн таалагдахын тулд дүр эсгэж эхэлж байгаа. Би худлаа ярьж эхэлж байгаа. Тэгээ жинхэнэ биегээ ингээд бүр ингээд алга болгоч. Тэгээ энэ бол ингээд сайн зүйл биш байгаа. Тийм учраас би юу ингээд хүсэж байна гэхээр юун та нарыг өрөөлмөр байна гэхээр чи өөрийгөө тогтоогооч. Өөрийнхөө үнэлэмжийг эхлээд чи өөрөө тогтоогооч. Хин нэгнээс үл шалтгаалan би бол ийм хүн юм аа. Би бол ийм үзэл бодолтой, би ийм хандлагатай, би ийм үнцэнтэй, ийм хүн юм аа гэдэг энэ зүйлийг эхлээд өөрөө тогтоогооч гэдэг зүйлийг оройлох гэдэг. Бүх хүн таалагдах нь хэр боломжгүй байна. Нэг хэсэг хүн намайг магтаад ярьж байхад нөгөө хэсэг нь мулаад ярих бол. Нэг ийм сургаалт зөвлөл байдаг л да. Тэр нь юу вэ гэхээр аав хүү хоёр нэг илжиг унаад нэг хот руу орсон. Тэгээ аав нь хүүгээ илжин дээрээ суулгаад хөтлөөд хот руу орсон. Тэр хотын хүмүүс юу гэж хэлсэн бэ гэдэг. Энэ хүүг хараа яасан ачлалгүй юм бэ? Хөгшин настай аавыгаа алхуулаад өөрөө илжигээ онцсон, ичдэг болоосоо ингэ. Тэгээ тэр хотоос гараад дараагийн хот руу орохдоо хүүн хөтлөөд аав нь унаад тэр хот руу орсон. Тэгсэн чи юу гэж хэлсэн бэ гэхээр өөрөө илжигээ унчаад хүүхдээ ингээд алхуулаад илжигээ хөтлүүлцээ явж байна шүү дээ. Энэ ямар харгас эцэг вэ гэж ирсэн. Тэгээ дараагийн хот руу тэр хоёр орохдоо хоёулаа илжигнээсээ буугаад явган илжигээ хөтлөөд орсон. Харин гурав дахь хотын хүмүүс юу ярьсан бэ гэхээр энэ хоёр тэнгийг араа илжиг хөдөлж явгуу яваад байхдаа явахдаг шоосон. Тэгээ эндээс нэг дүгнэлт хийх юм бол бид нэр хүмүүс таалагдах боломжгүй. Бид бүх хүн таалагдах боломжгүй байна. Тийм учраас бид өөрсдийнхөө үнцнийг, өөрийнхөө үнэлэмжийг бусдаар ингэж тогтоолгомоор байна. Харин би өөрийнхөө үнцнийг, би өөрийгөө хинбэ гэдгийг өөрөө тогтоох хэрэгтэй. Тэгээ би энэ зүйл ингээд залуучуудыг өрөөлмөр санагдсан. Ягаад гэвэл залуучууд нь үнэхээр тэр тусан өсвөр насныхан маш эмзэг байдаг. Бусдын үг, бусдын үйлдэл, тэдний үл тоож байгаа хандлага ч юм уу. Ямар нэг зүйл нь үнэхээр тэр хүүхдүүд хүн тусдаг. Тийм учраас тэр хүүхдүүд хүмүүс таалагдахын тулд ингээд амьдрат. Тэгээ өөрийгөө гүйчиж, өөрийгөө алга болгочих. Тэгэд энэ нь ирээдүйн амьдрал нь маш хортой учраас үнэхээр энэ зүйлийг үнэхээр таслаасан. Харин чи өөрийнхөө үнцнийг тогтоогоод үнэхээр тэр үнцэнтэй амьдраасаа гэж хүсэж байна. Тэгээд дараагийн бичлэгээр уулзлаа. Түр баяртай. Тэгээд хэрвээ бичлэг таалагдсан бол лайк дараарай, мөн subscribe дараарай. Тэгээд мөн доор сэтгэлдээ үлдээж болно. Тэгээд дараагийн бичлэгээр уулзлаа. Түр баяртай.